Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй хувь талын нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэхээр бид өрхийн тэргүүн, довуучийн, лавсран, гэргийн жүлтмийн, дашцэр нарынхаа гэрт зочлон ирээд байгаамаа. За та хоёртаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Сайхан. За тэгэхээр манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон та хоёртаа маш их баярлаж байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа хамгийн ихний асуултыг бол та хоёрынхоо анх танилцсан тэр сайхан үеийн дурсамжаас эхэлдэг байгаа. Энэ ч одоогоос 40 гаруй жилийн өмнө юм да. Би хэлцэн дарагтайгаа хамт суудаг байлаа. Тэгсэн чинь нэг хөөхөө охин орж ирээд манай өрөөнд орж ирээд манай хэлцэн дараагаас нэг 2-3 юм асуучаад Улаанбаатараас ирсэн охин. Би тэгэхэд Гоёлтай аймгийн худалдаа бэлтгэлээ гэдэг тэр эдийн засагч гэдэг байсан. Тэгээд манай хэлцэн дараагаас хотоос нэг хүн юм захиад явуулсан. Болтой тэрийг хэлж байгаараа явчихсан. Тэгэхээр нэг тийм сонин болоод юм хөөхөө охин бай гэж бодогдоо. Тэгээ араас нь дарагдаа бас мэдгэлгүй сэм хийш гараа явцсан. Хашиж явсан яаж мэдгэд. Тэгээд оройхон шиг үдээс хойш дараагаас асуулаа шүү. Тантай ямар хүн уулзчаа явчаа гэдээ асуулаа гэсэн чинь энэ манай хүрдүүгийн эхнэрийнх нь дүү байгаамаа. Хотоос ирсэн хөхт гэдэг. Тэгээд өөр ч юм ярьж чадсангүй. Тэгээд өнгөрлөө. Тэгэхэд би дөнгөж 20 орчим настай байсан да. Тэгээд тэгснэ би Оросд сургуульд явах шийдвэр гардаг юм аа. Тэгээд хотод ирж байгаа шалгалт молголт тааш ирнэ баг 3 шалгалт өгөх хэрэгтэй байсан. 2-ыг өгсөн. Нэг нь дотоо байсан. Тэгсэн чил нөгөө тэр моднингийн харсан. Нөгөө хажуутлын айл байгаа айл маань зураг нь байсан тэр одоо очиж байгаа даа гэртээ очиж байгаа даа гэж бодогдоод болдог. Тэгээд гэрлүүгээ явмаар санагдаад. Ерөөсөө тэр Оросд сургуульд явах юм тэр юуны Киевийн политехникийн дэд сургууль. Тэгээд тэрэнд явах асуудал бол нэг тийм онц сэтгэл төрөхгүй. Ер нь нутгаар гэрлүүгээ л авчмаар юм бодогдоод байт. Тэгээ хүрээд ирсэн чи харин энэ маань яг ирсэн байж байгаа юм шиг. Тэгээд тэр сургууль явах асуудал өнгөрлөө тэгэж л одоо танилцсан юм да гэдэг. Тэгээд тэрнээс хойш бол удажээ. 40 гаруй жилийг манай энэ удаагийн нэвтрүүлгийн хосууд манай хамтдаа хэлсэн 40 гаруй жилийн зовлон жаргалыг хамтдаа өгтөж үзсэн байгаа. Тэгэхээр дашцэрийн хчим манай хувьд те 40 жилийн өмнөх түүхээ эргээд санахад одоо залуу байсан, сайхан залуу байсан. Тэгээд хоёулаа танилцаад залуу улсуудаа танилцдаг яс жаягаар танилцаар тэгээд хоёулаа байж байгаа л би тэгэл буцаад сургуульдээ явсан. Тэгэл дараагийн жил нь би сургуулиа төгсөж ирсэн. Тэгэл худалдаа удирдах газар ойрлогдож ирээл. Гоёлтай би уулын хотын 1-р хонтоор ойрлогдсон. Тэгээ энэ маань бас төгсөх үеэр бас ирээл. Тэгэл хуваараа солиулж Гоёлтай аймгийн удирдах газар ойрлогдож очивол. Тэгэл тэрнээс хойш эхлээл битрийн амьдрал хэлсэн дээ. Тэгэхээр үнэхээр хувь талын нэвтрүүлгийнхаа зочдоос хосуудаасаа анх танилцсан түүхийн асуудаг нь бол үнэхээр учиртай. Тэгэхээр за энэ ханад бол үнэхээр яг хувь тавилангаараа л учирдаг болов гэж санагддаг юм л та. Тэгэхээр та хоёрын минь хувьд ч гэсэн хэдийгээр нэг нутаг боловч бас үнэхээр хувь зохиолоор л хувь тавилангаар л учирчтэй гэж одоо бодогддог л болов. Тийм. Ер нь бол хувь тавилангаар хэрвээ энэ хувь тавилангаар би энүүнтэйгээ уулзраагүй бол одоохондоо манай өвөр хүүхэд бидний өнөөгийн миний энэ жаргалтай амьдрал бидний байгаа ч үгүй. Бид одоохондоо ийм юм хийж өгтэйгээч үгүй. Маш олон хүний амьдрал, олон гэр бүлийн асуудал энэ шин цаана байгаа байхгүй. Тийм учраас хувь тавилан гэж болов гэдэг юм бол заавал одоо байдаг. Одоо хүмүүсийн амьдралын зураг гэж бас байж үү. Тэргээрээ л явсан байх л гэж бодод байна. Би хантайгаа болов үнэхээр гайхалтай хувь тавилангаар одоо учирсан. Тэгээд бас энэ учирлд бас жижигхэн ч гэсэн бас нөгөө эрсдэл гаргасан л байгаа. Тийм л байгаа. Жаргал бол тэгж л ирдэг. Тэрнээс зүгээр нэг тийм нэгэн хэмнээ нэг тийм байхгүй шүү. Энгийн биш. Тийм, энгийн биш. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг те. Тэгэхээр дашцэрийн хчим маань хувьд
анхны хүүхдээ үлгээд авсан тэр сайхан үеэсээ бидэнтэй хуваалцсан уу? Эмэгтэй хүн болж тэсний хэрэг анхны хүүхдээ хүлээж авах шиг тийм сайхан баяр баясгал гэж хүн байхгүй. Үн тэр ихчүүд ийжэл би мөн л их баярлж хүүгээ анхаа хэлж гिचнээ их хүн өвдөж байсан ч тийм. Тэр л юугаар одоо хүүхдээ анхаа хэлж хүүхдийн дугуйг сонсоод их хүн бол тэгэл нөгөө өвчин маань хаашаач орсон бөөмөд тийм л сайхан өвч иржсэн дээ. Тэгэл өнөөхөө хүүхдийг битэр чинь 6 сарын 1-нд гэртээ гаргаж авах гэж хоёлаа. Яагаад тэр үед чинь бидний үед чинь одоо 7 хоног бүтэн эмнэлэгт байжж тэгжиж хүүхдээ гэртээ гаргаж авдаг гэсэн. Тэгээ 6 сарын 1 болох гэдэг хүү маань 27 төрсөн. Хоёлаа наан хүүгийн түргэн зэглээсэ гэж яарч байгаа л. Тэгэл хоёлаа манай нэг автолакийн жолооч байсан. Тэр дүүрэн бараа авчихсан байж таараа. Тэгээд анхны ахаа хүүхдийг тийм машинтай эмнэлгээс гаргаж гэртээ авчирч ирсэн да. Тэр мөч бол үнээр хүнд хамгийн сайхан тийм өвч байсан. Маш их хөвдөлтийн дараа тий хүүхдийнхээ часгийсэн дуу сонсоод маш сайхан дуу сонсоход чинь тэгэл бүх өвч одоо хайдсан ч юм бөө мэдлээ болдог шүү. Тэгэхээр эргээд ярихад хүртэл үнэхээр таны сэтгэл маш их хөдөлж байна тийм ээ. Үнэхээр сайхан байдаг. Их хүн бас хамгийн сайхан гавьяал хүүхдээ өлгөөдөж авах тэр мөчл байдаг шүү дээ. Анхны маань хүү намайг 22-тай энэ маань 19-тай байхад би тэр анхныхаа хүүг төрүүлсэн. Тийм. Тэгээд үнэхээр хамгийн сайхан загал тэр байсан. Тэгээд өглөө гэсэн зуны хавар 5 сарын 27 өглөө шүү дээ. Тэгээд хүү маань 96 цагт төрсөн. Сайхан зуны сайхан нар мандаа би хүү ингээд л мэдлэл ашгараад л одоо уйлаад тэгэхэд л би гарч ирч чагаал гадаа гараад хүү төрлөөгөө би ашгарч ирсэн санаа. Тэгэхээр л одоо баяртай тийм л одоо сайхан цаг байсан да. Тэгээд одоо анхны маань хүү төрөөд тэгээд дараа нь 2 жилийн дараа бас дахиад хүү төрөөд дахиад 2 жилийн дараа дахиад 3 дахь хүү маань төрсөн харин 3 дахь хүүгээ би тэр алдчихсан. Тэгээд охин маань төрсөн. Тэгээд энергетик айл болж тэ. Одоо 2 хүүгийнх маань нэг нь ууган хүү маань 3 хүүтэй. Бага хүү маань бол 2 хүүтэй. Охин нас маань 4 охин гарсан. Хүргэнийх 4 охинтой. Тэгээд ач нар маань дандаа хүү. Хүү охин. Зээнэр маань бол хүүхдтэй. Тэгэхээр хоёрын маань хувьдаас те хүүхдүүдэд өсгөн хүмүүжүүлэхдээ юуг анхаарсаар ирсэн бэ? Одоо зөв хүмүүжлийг олгож чадсан гэдэгтээ хоёр маань хэр их итгэлтэй байдаг вэ? Ингээд энэ амьдралын миний амьдралын одоо 60 гаруй жил, энэний маань 60 жил энэ хугацаанд битээр янз янзын ажил хийж хэм хийсэн байна. Хэм бүтээсэн байна. Одоо өөрөөр олон 10 км автозам барьсан байна. Гүүр барьсан байна. Баашин барилга барьсан байна. Тэгэл газар тариалан эрхэлж олон юм хийж. Энэ дотор бас битэрийн хийсэн одоо хамгийн том ажил бол одоо энэ хэдийн хүүхдийн хүний дайтай хүн болгож зөв хүмүүс болгож өсгөж хүмүүжүүлсэн л одоо бидний хийсэн хамгийн том ажил одоо тэр гэж ингэж одоо боддог болсон шүү дээ тийм. Ялангуяа хөгшний минь одоо хүүхдүүдээ баян өдөр тутам анхаарал тавьж ирсэн энэ явдал бол бүр хүүхдээ сайн сайхан хүмүүс болгоход их үүрэг гүйцэтгэсэн байхаа гэж бодож байна л доо. Бид их хүн миний хувьд бол өөр хүүхдээ ямар ч байсан боломжийн өсөжтэй гэж сүйд нь бодож байгаа шүү дээ. Тийм учраас бол миний өөр хүүхд бол сайн сайхан явж байгаа учраас одоо тэрний шиг сайхан жаргал бол их хүнд яаж байх вэ? Одоо хүн чинь тэгдэг юм байна шүү дээ. Өөрийнхөө өөр хүүхдийг сайн сайхан болгочихвол одоо ач зээг өшөө сайн сайхан байлгахын тулд илүү их анхаарал тавих тийм л болт юм байна шүү дээ. Манай Монгол улсуудын нэг их сайхан уламжилж ирсэн тэр зан заншил бол үе бодмаа өвдөгч сайхан авчих. Олон их эцэг ахын дүүстэй өмөр түшигтэй сайн сайхан явахыг л эрхэмлэж яваараа гэдгийг л голж
захиж явдаг шүү дээ. Амьдрал хэмээх уулын оргилд хүмүүн бид насан туршийн ханаа зөв сонгосноор хүрч чаддаг. Учир юу хэмээвээс уулын оргилыг чиглэн урагшлахад тохиох нухчаа саад бүрийг ханийн түшиг хайр халамжаар даван туулдаг билээ. Энэ саад бүрийг хамтдаа даван туулж уулын оргилд хүрч чадсан хувь тавилангаараа учирсан ахмад хосууд өнөөдөр аж жаргалаар дүүрэн өнөр гэр бүлээ хэрхэн бүтээсэн түгээсээ бидэнтэй хуваалцсан байна. Амьдралын ариун туршлагын эзэд маань амьдралаа эхлэж байсан үеэ дурсан аав ээжигээ зовоохгүй сэтгэлийг нь чилээхгүй байсан хэмээн хичээж үр хүүхдээ болж өгвөл өөрсдөө өсөхийн төлөө зүтгэсэд ирсэн. Нэгэн сэтгэлээр зүтгэж цоцолтгүй урагшлах хосуудыг амьдрал шагнадаг юм биш шүү хэмээн онцлон цагаж байсан юм аа. Түшиж явъя хариу хатуг ханяра бичин нүрли цэцэрэд үнэрдээ үтшээсанни Лавсрах юм анхудаас өрхийн тэргүүн хүний хувьд амьдралдаа тий ямар гол зарчмыг тий ямар гол зорилгыг бас баримталж ирсэн бэ. Тэгэл төр улс тогтнохын үндс нэг ирвэл л дээ. Тийм учраас энэ төр улсынхаа өмнө ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг маань манай энэ төр улсын үндэс болсон манай гэр бүл одоо олигтой өнгөтэй ийм л байвал одоо би үүргээ биелүүлж ийн л гэж ингэж л ийм л зарчим барьж явдаг. Би битэй үнэхээр их хайртай байгаа тийм үнэхээр хайраараа амьдралаа босгосон тоор маань. Тэгэхээр би чамд хайртай гэдэг үгээ ер нь хамгийн сүүлд хизээ хэлсэн бэ. Яг энэ мөчөд бас энэ завшааныг дэлгэмдүүлээд та минь яг сайхан тэр үгээ хэлэх боломжийг бид олгож байна. Би бол хандаа хайртай үнэхээр хайртай. Надад азар заяасаа хань. Миний хань. Би ер нь тэгээ болж игэл бас чамдаа хайртай шүү гэж дандаа хэлхийг боддог болоош. Монгол хүний чи бас нэг юу байх юм бэ штэ нэг тийм сураагүй юм гэх юм уу да. Тийм учраас бас чамдаа хайртай шүү гэж нэг их хэлж байгаагүй ч гэсэн саяхан би бас хэлсэн. Ягаад гэвэл сая нэг айхтар өвчний нэр дуулгаад биднэрт. Тэгээ би тэр үед бол үнэхээр их айсан. Одоо энэ хор тавдар гэдэг айхтар өвчний нэр одоо дуулгаад тэгээд 2 сарчх үед хоёр имлэгэргүй шинжилгээ хийлгээ. Тэгээ сүүлд нь бол биш байсан. Тэр үед бол би үнэхээр ёстой хэцүү байсан да. Нөгөө дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л одоо байсан. Тэгээд одоо тэр маань тэр үед бол би ханыгаа ёстой ойр залуу жоохон одоо тэр надтай танилцчихсан жижигхэн охиноос нь одоо өнөөдрийн энэ хүртэл нь бол бүх амьдралын эргэж хараад тэгээ чамайгаа бол бүр их мэдэрсэн. Гайхамшигтай одоо хүн байжээ гэж. Тэгээд бит хоёр тэгээд эмнэлгийн сүүлчийн хариу гараад хавдар биш байна гэсэн энэ үед бол би үнэхээр их баярлсан. Одоо гайхалтай их баярлсан. Тэгээд би одоо чамдаа хайртай шүү. Чи бол гайхалтай хүн шүү гэж хамгийн сүүлд одоо би сарын өмнө л хэлсэн юм байна да. Хоёр маань тэгэхээр тий залуу цагтаа амьдралаа эхлээд явж байхдаа ер нь арын алба тий ажил гэж ярьдаг шүү дээ тий тэрийг ер нь хэрхэн зохицуулж ив тэгээд бас арын албаа ер нь хин илүү амжуулдаг байсан бэ. За энэ нэг шир нь би хэлж ярмаар юм шиг. За ер нь айл гэрийн аз жаргал сайн сайхны одоо гол ноён нуруу бол ар гэрийг хин илүү авч явсан гэдгээс л их шалтгаалж байгаа. Тэгэхээр айл гэрийн ар талыг бол ер нь голдуул ханууд эхнэрүүд гэргийн арилгалж авч яваад байгаа л та. Угаасаа Монголд тийм л байсан. Манай гэр бүл ч гэсэн яг л юм. Миний ээж нас нь нэлээ өндөр болсон багтаа үр хүүхдээ хөргөн бэрүүдээ цуглуулад нэг удаа хэлсэн юм. За та нарт би нэг юм хэлье. Ер нь миний том бэр бол одоо айл гэрийн эзэгтэй хүн энэ амьдрахын төлөө яаж зүтгэж явдгийг
яаж улай зүтгэдгийн үлгэр дуурайлыг бол үзүүлсэн хөө. Тийм учраас та нар ихж байгаа, мэргийн ихж байгаа одоо харж энэ жишээгээр амьдарцгаагаараа гэж загсан юм да. Тэгээ энэ шиг гайхамшигтай одоо үнэлэлт дүгнэлт гэж одоо хаа байх вэ? Тэгэхээр ээж минь бол бас олон жил ажиллаж ийж тийм ээ. Одоо өөр хүүхдтэй ингэж хэлсэн баг. Тэр дүгнэлтийг бол би найзуудаа олон хүмүүс цуглуулсан үед хаяа эхнэрийг магтсан шүү дээ. Одоо эхнэр хүүхдээ магтах үедээ би тэгж хэлтий. Миний ээж миний хэнийг тэгжил үнэлсэн юм даа л гэж ингэж одоо хэлдэг. Би бол тэгээд ээж минь бол яг л үнээр л хэлсэн л дээ. Тэгээд ч одоо тэрнээс хойш би бол нэрээ тийм биш үү гэж ээжийг хэлбэр олон л одоо хайрлаад нэрээ тийм биш гэж ингэж бодсон шүү дээ. Тэгэхээр ташцэрэгч маань хувьдаас те тухайн үед залуу цагаа эргээд дурсахад өөр хүүхдүүдэд хүмүүжүүлэх ар гэрийнхээ ажлыг бүгдийг л нугалдаг байсан биш үү? Тэгэхээр тухайн үед эргээд дурсахад хэрхэн яаж амжуулж байв те ажил ажиллаараа л ба. Одоо яг тэ манай Монгол эмэгтэйчүүд алсураа эрнэх хөдөлмөрч тийм улсууч штэ. Тэгэхээр одоо би мөн л энэ Монголын эмэгтэйчүүд шиг ар гэрийнхээ ажлыг тэр айл гэр ямар байх нь тэр айлын эзэгтэйгээс шалтгаалдаг учраас тэгэл өөрт хүн ер нь тэгтэй байна гэж бодоод ивэл тэ юмэг хийхэд бол хэцүү шттэ. Тийм учраас би хийх ёстой, би энэ ард гарах ёстой гэсэн байдлаар л бүх юмдаа хандаж тэгэл бүх юмаа амжуулж тэгжил явсан да. Манай ээжүүд бол бүгд л одоо тэгжил явсан улсууд. Энэ бол миний хани нэг ач гавья шүү дээ. Тийм учраас миний хань бол одоо айлын өрхийн тэргүүн ямар байдгүй миний ханы жил бол айлын дээд зэргийн өрхийн тэргүүн л гэж би одоо бодож явдсан шүү дээ. Тойроосоо бас амжилан асуухад тойроо манай бүдий зэрэгтэй сайн сайхан яваа хамтдаа сайхан учирсан хороод хөл тайсан бол үнэхээр ээж автаа салшгүй холбоотой. Тэгэхээр ээж аавынхаа сайхан буудлуудынхаа захиалцаас агуу хайрын талаараас ярихгүй юу? Битэрийн аав ээж аль аль нь бол сайхан хүмүүс байсан. Хамгийн наацх нь гэхэд битэрийн аав ээжүүд бол их олонтой хүмүүс байсан. Тийм учраас одоо үеийн тэр ахмад хүмүүсийн үг сургаалыг л сайхан сонсч хэрэгтэйч бай, хэрэггүйч бай тэр улсуудын үгийг л сайн сонсч тэрийг амьдралдаа сайн тусгаж явахсаа л гэж би боддгийн штэ хүүхдүүдээ тийм. Үнэхээр сайхан санагдаж байна. Тэгэхээр яг үнэхээр амьдралын ариун туршлагатай та нарынхаа үгийг сонсоод сууж байхад үнэхээр сайхан байна. Тэгэхээр тойрын маань хувьд бас тэл хавсрах манаас дөрөв ярьж байсан аав ээжийнхээ ачийг хариулах шиг сайхан байхгүй. Бид нар бас аавдаа зориулаад аавын хөшөө байгаас ингээд энэ тухайгаас бидэнд ярьж өгч. Энэ ертөнцийн бүх аав зориулсан аав хөшөө гэж босгосон юм аа. Бид нар энийг бол тэр хөшөөн дээр бол байгаа л да. Шонхор овогт балжрын довуучийн хүү лав өсрөнгийнхэн бүтээг гэж байгаа. Зөвхөн энэ дээр ихэд 5 үеийн нэр байна. 5 аав юм. Тийм. Тэгээд энийг бол зөвхөн би өөрийнхөө аав ч юм уу энэ төр босгоогүй зүйл. ертөнцийн бүх аав зориулсан. Энийг бид нар одоо хийхийн тулд бас л бид гэр бүлээрээ зүтгэсэн лав өсрөнгийнхэн гэж. Тэгээ одоо би тэр хөшөөнийхөө нээлтэн дээр бол хэлж ирсэн юм да. Хөшөөнийхөө нэг хэсэг дээр нь бол энд ертөнцийн бүх аавыг уул болгон бүхлөө удам хойшд мөнгөлөө үеийн үед үрийн үед биширдэхөө гэсэн юм үгийг Монгол одоо хэрэл Монгол шинэ үсгээр бас нөгөө талд нь англиар ингэж бичсэн байгаа. За аав хөшөөгээд хуучин монголоор ингэ бичсэн. Хөшөөнийхээ ард талд бол 30 гаруй одоо хэлээр энд бол нэг цөөхөн өнөө мянгаад хүнтэй улсын хэлээрч бичсэн л байгаа. За Монголын гэхэд одоо 2-3 үсгээр нь хуучин монголоор энэ кирилл бичгээр аав гэж бичсэн байгаа. Ер нь тэгээд энэ хөшөөн дээр очсон хүн аавынхаа тухайд урсахгүй байх юм бол арга байхгүй. Заавал тэнд бол нэг бодогддог. Тэрийг ер нь бодогдуулахын тулд хийсэн бид тэгээд тэр үүргэн бол тэр хөшөө бол маш сайн биелүүлдэг. Монгол Алтай нуруу, Говь Алтай нуруу хоёрыг яг заагдаар нь байгаа. Одоо бас Улаанбаатараас бол 1000 гаруй километрийн цаг. За миний төрсөн нутаг Говь Алтай ангийн Жандам сумын нутагт байна. Бүх юм төв рүүгээс болж игэл төвөөсөө жаахан гадагшаа байвал одоо Улаанбаатарын бөөгнөр л ч юм уу тийм болчиход байна шүү дээ. Тэгж бодож бид нар Алтай нуруунд аваач.
тавьсан байгаа. Тэгээд олон хүмүүс очдог. Олон хүмүүс энэ нэг Алтайд очсон олон хүмүүс бол энэ гişүүн дээр очсон байт юм байна лээ. Ирж чаар над руу уцаар ярьдгийн. Одоо тэр битгий хэл одоогоос би 2 хоногийн өмнө энэ аав гişөө гэсэн дуу болгоё. Аав гişөө гэсэн дууны үг хичээд ирүүлсэн хүн одоо надад байж байна. Гişөөний өрөөсөн талдаар нь Буурлав гэдэг дууны нотын сийлээд үгийг биччихсэн байна. Тэгэхээр энэ дуугаар Мясрангай айшүүдэ нэг клип хийсэн. Тэр клипийг бид нар манай хүү хийж гисэн. Тэн дээр нэг гардгийн гişөөний айхтар сурталчлаагүй зүгээр хүмүүс сонин монин энэ төр дээр маш их бицэлдэ. Маш олон хүнийг баярлуулсан, маш олон хүнд аавын үндсийн аав ээжүүдийн агуу их хайрыг бодогдуулсан. Үнэхээр сайхан үйлсийг хийж бүтээсэн байх нэ. Тэгэхээр яг одоо нэвтрүүлгийн өмнө үзэн суугаа бас үзэгчд маань бас хоёрын маань бүтээсэн, танаа гэр бүлийн бүтээсэн тэр сайхан үйлсийг очиж үзэх юмсан, аавынхаа үндсийг те аавгаа эргэн дурсах тэр нөхцөл орчныг бүрдүүлсэн тэр сайхан хөшөөнд очих юмсан гэсэн бодлыг бас өвөртлөн суугаахаа гэж бодож байна. Тэгэхээр яг одоо ингэж ярьж байхад үнэхээр аав ээжүүдийн хайр гэдэг бол үнэхээр агуу. Тэгэхээр яг хүн амьдралтаас хүн болж төрөөд ас аав ээж гэдэг үгийн тэ үүргээ биелүүлж аав ээж гэдэг үгэндээ эзэн байна гэдэг бол үнэхээр чухал юм а гэж бодогдож байна л да. Тэгэхээр сүүлийн үед бол яг тулгамдаад байгаа нэг асуудал бол яалтчгүй гэр бүл салт байгаа. Тэгэхээр яагаад залуучууд маань одоо амьдралаа эхэлчихэд бат бөх байлгаж чадахгүй одоо гэр бүл салт үүсээд байна вэ? Одоо хамгийн гол нь гэр бүл салтын золиос нь өөр хүүхдүүд тэр бяцхан хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд манаас энд юун дээр алдаад байгаа юм бол та хоёрын маань бодлыг бас сонсъё. Гэр бүл их салаад байгаагийн нэг учир шалтгаан юу вэ нөхөр? Өнөөдөр гэр бүл салахаар нь одоо ухаанд хүүхдийн ээжийнтэн дагуулал өгчдөг байхгүй юу? Тэр нь зөв ч юм уу буруу ч юм уу жишээлбэл. Тийм учраас хамгийн наацх нь гэхэд одоо салсан сарнсан бол энэ үед нь гэхэд болжгүй салмааргүй байгаа. Салгамааргүй байгаа байхгүй юу? Тийм учраас тэр овг удмаараа бол одоо тэр хүүхд рүү тэр гэр бүл рүү анхаарал тавих ёстой шүү дээ. Тийм учраас бараг салгахгүй. Эмэнч бай, эрэнч бай. Би өөрхийн тэргүүн болно, би айлын эзэгтэй болно гэдэг талаас бодож маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүний нэг насанд тохиолдох тийм сайхан аз жаргалтай мөчөөч шүү дээ. Тийм учраас бол тэрэн дээрээ тун хариуцлагатай хандж явах хэрэгтэй. Эрен залуу гэр бүлүүдэд анх эхлээд амьдралаа төлөвлөхдөө бүх юм бэлэн байхаасаа илүү өөрөө өөрсдийнхээ авдаг цалингаас өсвөлээд асар их тооцоотой. Энэ сар би энэ төгрөгнөөсөө тэдэн төгрөгийн цаашаа хийж ингэж орон гэрээ босгож авна гэх нарийн төлөвлөгөөтэй асар их нарийн төлөвлөгөөтэй ажиллаж тэгжээж хоёулаа минь нөгөө харилцсан ярьж хоёулаа ангийнхаа хамтарч олсон цалингуудыг кин барьж яаж кин аль зохицуулж чадах нь байна уу тэр нь барьж тэгж зохицуулж тэгэл ер нь амьдралаа бол ер нь бидний хувьд бол ер нь 5 жилээр өөрсдөө төлөвлөгөө гаргаад амьдралаа зохицуулаад гэсэн. Тэрнээс бид нар бол алдаа гаргав. Хүн өөрийнхөө өмнө нэг зорилго тавина гэдэг чинь тэрийгэ биелүүлэхийн тулд тэрнийхээ төлөө тэмцдэг, зүтгэдэг байхгүй юу? Тэгж л явах нь илүү чухал үр дүнтэй юм болов даа гэж боддог. Тэгэхээр таны минь хувьд бас те гэрээ сайхан болгохын тулд ингэчий тэгчий гэл үргэлж нэг санаачсаар гэрээг одоо сайн сайхан айл гэрээг сайн сайхан авч явна гэдэг бол цэвэр эмэгтэй хүнээс шалтгааллах асуудал. Тийм учраас одоо эмэгтэй хүн аяр нөхрөө цалингаас аваад ирэхэд тэрийг яаж зохицуулах вэ гэдгээс л эхлээл шалтгааллах хэрэгтэй. Хоримтлгээ чимийг гэртээ бий болгох хэрэгтэй заашгүй. Хоримтл бий болгож аж дараагийнхаа төлөвлөлтийг хийж тэгж явах хэрэгтэй. Тийм учраас одоо нэг имийг хүртэл нэг аятайхан шиг хоол хийгээл хоёр болгочих жишээтэй. Тийм байдлаас л эхлээл их нарийн шүдээ хүн эмэгтэй хүний ажил гэж юм чинь. Хоёр хоол хийх юмар нэг хаягаалах хийгээл идчих юм бол тэр айл ямар байх вэ? Тэг тэрийг ариужуулаад айл болохоор аятайхан шиг сайхан хоол хийчих юм бол гэр бүлийн гишүүдтэй л хэрэгтэй шүү дээ. Тэгэд ер нь эцэстээ гэр бүлийн гишүүд гэдэг бол өөр өөрсдөө эрүүл мэндийн төлөө сайн анхаарч айл болохоор эрүүл зөв хоолтыг гэрийнхэндээ хэвшүүлж сургах нь гол чухал шүү дээ.
Хувь тавилан нэвтрүүлгийн хосууд бүр аз жаргал, амьдралын утга учирыг өөр өөрсдийнхоороо илэрхийлэх боловч үзээдэл өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож болохгүй үргэлжид цагсаар ирсэн юм а. Энэ удаагийн нэвтрүүлгийн ахмад хосууд маань ч өөрийн бишийн хороогийн мөч бүрийг хайрлаж хүмүүн бүрийг хүндэтгэж харьцахыг захиж байлаа. Альва бүхэн утга учиртай энэ хорвоод өчүүхэн зүйлийн чиглэлээ үн цэнийг нь мэдэрч өнгөлн торцсноор амьдралаа бүтээдэг ажээ. Өөрөөр хэлбэл хуучин юм а өөдөн татаж өнгөлн торцдог хүмүүн бүр амьдралаа илүү сайхан болгодог байна. Хосуудын гэрт 40 гаруй жилийн өмнө аав ээжийнхэн бэлэглэж байсан мөнгө аягнууд шинэхэр мэт хിവэрэ байсан нь ижи аавыгаа хичнээн их хүндэтгэн дэдэлсээр ирснийг нь илэрхийлж байсан юм а. Хосороо бигшин Тэгэхээр таарийнхаа яриаг сонсож байхад тоор маань эргээд залуу насаад урсгад те залуудаа яг амьдралын эхлээд явж байхад бас ямар зовлон бэрхшээл тохиолдож вэ? Амьдралд юмыг хүнд байна гэж бодоол хүндгүй юм гэж байхгүй. Зөндөө гарна. Энийг бид аван туулах ёстой, бид энийг зохицуулах ёстой гэдэг талаас нь кин нухамсарлал, кинхний хэлснийг хүлээцтэй сонсдог, хүлээцтэй ханддаг. Тийм байж ижил нөгөө юм чинь зохицуулна шүү дээ. Тийм учраас иргэшэл таарахгүй амьдрал гэж бол хүнд бол байхгүй. Тэрийг өөрсдөө зохицуулж явах ёстой. Тийм л зарчмыг л ер нь цаашдаа хүн болгоно л бодож л явах ёстой байна. Тэгэл энэ өчүүх юм шиг санагд ээж аваас нэг энэ нэг аяг хүртэл ингээл ээж аав өгсөн байлаа гэтэл тэрэнд сэтгэлээс хандаж сурах хэрэгтэй байхгүй. Миний одоо хадмын өгсөн аяг бол манад одоо дээд зэргийн хүнд итгэлтэй тийм байж ах жишээтэй. Тэр янг гэр бүл болж. Анга эхлээл гэр болох. Тэгэхэд хүн ерөөсөө өөрөө хөдөлмөр хийгээд өөрөөсөө ингээд олсон юмны үн цэнийг мэдэрнэ гэдэг асуудал бол хамгийн асар их чухал юм байхгүй юу? Тэгээд хүн хүнийг хэдий ч нэ хайрлж ээж төдий ч нэ өөрөөсөө хүндэтгэлийг хүлээж авдаг тийм л байхгүй. Тийм учраас хүнд хүн ёсоор хандна гэдэг бол ямар ч хүнд хүн ёсоор хандна гэдэг бол маш их чухал юм байна. Энийг л манай хаач үеийн залуучууд сайн бодож яваасаа гэж би одоо бодож явдаг юм да. Амьдралд бие биенийхээ хайрыг дааж хажуудаа байгаа хүмүүсийн хайрын үн цэнийг мэдэрч чадсанаар одоо амьдралыг илүү сайхан болгож амьдралаа илүү сайхан өөдлөнд дэвжээдэг гэдэг нь бол үнэхээр одоо хосуудтайгаа уулзаад явхад үнэхээр харагддаг. Тэгэхээр нэвтрүүлгийн маань цагаас өндөрлөг тийшээ хандаж байгаа учраас хоёроос нэвтрүүлгийнхаа онцлог асуултыг асуух гэж байна. Тэгэхээр амьдрахын утга учир одоо юу гэж бодогдож байна вэ хоёрт маань? Тэгэл амьдралын утга учир гэдэг бол тэгэл энэ чинь ямар хүрээнд ярих вэ гэдэг л байгаа юм. Их өргөн утгаар нь ярих юм бол тэгэл одоохонд маш олон зүйл хамаарна шүү дээ. Хамгийн наацхан одоо өнөөдөр хүмүүс энэ Европын голдуу хэлдэг л дээ. Хүн болж төрснийх одоо хүүхд төрүүлэх ёстой, ном бичих ёстой, баашин барих ёстой, мод тарих ёстой гэдэг. Тийм үү? Энэ бол одоо бас л зайлшгүй хийх ёстой ажил л да. Тэгээд ер нь аз жаргалтай амьдрах шаардлагатай. Ёстой. Ерөөсөө л ер нь яахын тулд хүн хорвоодоор төрдгөө яахын тулд гэр болд юм гэхээр аз жаргалтай байхын тулд аз жаргал маань гэж юу гэлээд байгаа юм гэхээр зэрэг ерөөсөө сэтгэл тайван амар амгалан байхыг л аз жаргал гэж байгаа юм. Тэгэхээр энэ аз жаргалыг л бий болгож чадаж байгаа гэр бүл болвол тэгээд л одоо тэр гэр бүл үүргээ биелүүлж байгаа тэр энэний дотор бол үр хүүхэд одоо төрүүлэх өөрсдийгөө одоо цааш нь үргэлжлүүлэх энэ асуудал бол гол байр эзэн. Би тэгээд түрүүн бид хоёр хэлсэн шүү дээ. Бидний ер нь явж хийсэн одоо бүтээсэн юмнуудын дотор хамгийн гол юм чинь энэ гурван хүүхдийг их одоо төрүүлж, эсгэж, боожуулж, хүмүүжүүлж нийгэмд бэлтгэж гисэн энэ л одоо гол хамгийн том юм л энэ биш юм уу гэж хэлж байгаа шүү дээ тий. Гол учир утга маань л одоо үндсэндээ тэр болсон. За баярлалаа. Тэгэхээр бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч
манай нэвтрүүлэгт оролцож залуучуудаа, залуу гэр бүлүүдтэй те сайхан туршлагаасаа хуваалцаж сургамжаа хэлсэн хоёртаа маш их талархснаа илэрхийлээд манай нэвтрүүлгийн зүгээс бас сайхан фото зургийг гардуул өгдөг байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ хувь тавилан нэвтрүүлэгтээ бол Дурсамж фото студийн хамт олон хамтран ажилладаг байгаа. Тэгэхээр манай энэ удаагийн нэвтрүүлгийн маань хосуудын зургийг одоо ийм сайхан угааж өгсөн байгаа мó. За хоёртаа энэ сайхан зураг гардуулж өгье. Дурсамж фото студи. Та манайхаас бүх төрлийн жазтай болон жазгүй зураг, үндэсний хувцас, мөн хурмын болон гоёлын даашинтнаас сонголтоо хийн зураг авах боломжтойгоос гадна 20% хямдралтай үйлчилж байна. Хаяг Арны тэтэм цогцлбор 1-р давхар, харилцах утасны дугаар 99 3187 9115 8451. Таны дурсамжийг бэлэн мөнгөлнө. Дурсамж фото студи. За танаа хамт олонд их баярлалаа. Битерийн зургийг ингэ сайхан авч өгсөн. Битер гэр бүлээрээ авахсан зургууд бол байгаа. Олвол авахсан ачзээ нартгаа авахсан. Тэгээд 40 жилийн өмнө битер яг энэ байдлаар байж аж хоёулаа зураг авахулж ирсэн. Тэр байдлаараа хоёулаа авахулъя гэж энэ зургийг ингэж авахулсан юм байгаа. Тэгээд танаа хамт олонд энэ фото студийн хамт олонд ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ. За баярлалаа. За гэлаалаа. Хоёр маань ч гэсэн илүү урт удаан насалж удаан жаргах болтугай гэж ерөөё. За ярээ. Хувь тавилан нэвтрүүлэгтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар Монгол улсынхаа бас нэгэн өрхөд зочилж биднийхээ аз жаргал баяр баясгалаас хуваалцлаа. Тэгэхээр дараагийнхаа дугаараар Монгол улсынхаа бас нэгэн өрхөд зочлох болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Meu o do хайртай шүү. Урт наслаа. Дарай.